Сайн байцгаана уу? За та бүхэнд авилгатай тэнцэх газраас 2026 оны 1-р улиралд мөрдөн шалгах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн зарим ажлын мэдээллийг хүргэе. За авилгатай тэнцэх газарт 2026 оны эхний 3 сард иргэн хуулийн этгээдээс нийт 949 мөрөгдөл гомдол ирүүлсэн байна. За үүнээс 451 нь гэмтэргийн шинжтэй ба дийлийнх нь төс хөрөнгийн зарцуулалт болон тендер худалдаа ажиллагаатай холбоотой гомдол мэдээллүүд зөнхөлж байлаа. За энэ оны эхний 3 сард нийтдээ 603 гомдол мэдээлэл мөрдөн шалгах ажиллагаа явууллаа. За эдгээрээс нийтдээ 189 гомдол мэдээлэлд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нэх 15 гомдол мэдээллийг хариаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт хүргүүлсэн. За одоогоор 101 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна. За хэрэг бүртгэлд мөрдөн байцаалт явуулсан хэрэгээс нийт 103 хэргийг шүүхөөр шилжүүлэх, 22 хэргийг хариаллын дагуу шилжүүлэх саналтаагаар прокурорын байгууллагад хүргүүлэн 24 хэргийг нэгтгэн шалгаж байна. За энэ хугацаанд нийт 305 эрүүгийн хэргийг шийдвэрлсэн бөгөөд одоогийн байдлаар 926 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. За нийтийн албан тушаалт нь эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглаж 2.7 тэрбум төгрөгийн ахуул авсан. За удаа дараагийн үйлдэлээр хамаарал бүхий компаниудад болон хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор 932.4 сая төгрөгийн хохирол учруулсан. Иргэдийн харилцах дансаар нийтдээ 35.7 сая төгрөг авч хувьдаа зарцуулан өөртөө давуу байдал бий болгосон. Ахуул өгсөн, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн бусдад давуу байдал бий болгосон. Мөн төрсөн хүүдээ давуу байдал бий болгох зорилгоор албаны чигүүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан ахуул өгөхийг санал болгосон. Хэвтэн эмчлүүлсэн иргэний дансыг хууль бусаар ашиглаж 17.6 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг авилгын эргүүдийг шалгаж дуусган шүүхөөр шилжүүлэх саналтаагаар прокурорын байгууллагад хүргүүллээ. За 2026 оны 1-р улиралд шүүхээр нийтдээ 59 хэрэг шийдвэрлэгдсэн байна. За хэрв танд авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээлэл байгаа бол 1110 дугаар утсаар бидэнд хандна. Шудрагос хөгжил дэвшилт хамтдаа.